Цэрээ нэг хараа. Альписэн хөөсөн чихэр хардаа. Энэ ингээд харахаар ингээд шоколадтай юм шиг харагдаж байгаа зү. Тэмээ юм штэ. Хоёр бүхтэй тэмээ байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөрхөн жижиг юм аа зү. Сайн уу хөөрхөн хүмүүсээ? Би Daiso-гоос өөрөө идэж үзээгүй хамттангуудыг авсан байхгүй юу? Одоо бүгдээ идэж үзцгээе. Яг 10 ширхэг юм байна. Надад Японы ингээд таалагддаг зүйлсийн нэг нь штэ. Бүх ингээд идэх юм амттан ч юм уу ингээд хүний хэрэгцээнд харуулад ингээд жижиг хөөрхөн хэмжээтэй байдаг байхгүй юу? Одоо би нэг ундаа авахын тулд заавал том хэмжээтэйг ингээд авах шаардлагагүй. Яг ийм жижигхэн юмнууд байдаг. Тэгээд энэ хараа. Хөөрхөн жижигхэн байгаа зү. Хөөрхөн жижигхэн байгаа зү. Daiso-д ингээд 2 нь 110 yen гэдэг. Ер нь Daiso-гийн бүх юмнууд 100 yen. Та нарын нэр ундаа авахдаа энэ уртлын хэсгийн лаацтай байвал ингээд арчиж байгаараа заяа. Яасан. Нөгөө би жижигч бэлчээр том гэдэг шиг айгу хатуу онго тийм. Уух амнаас эхлэе гэж бодож байна. Cheers. Яг л фанта л байна. Ус үзмний фанта. Та нар газтай ундаануудаас аль төрөлтөнд дуртай вэ? Би бол яг сонгохгүй бол ус үзмийнхээ сонгоо. Бүгдээр нэрээ оноо өгöd явна шүү заяа одоо. Энэ бол тэгэл яг л фанта юм чинь оноо гэхэрч одоо 10-аас 10 юм да. За хоёр дахь нь болохоор юм хөөрхөн жигнэмэг байна. Тэгээ Японд бас гоё зүйлсүүд нь юу гэвэл сав боглоо богдол амар ойлгомжтой, айгүй хөөрхөн байдаг. Дээрэс нь Япон зүйлэл бол заавал онгоох газар байгаа. Би болохоор ингээд юу байсан юм бэлээ. Монголд ерөөсөө нэг юмнууд чинь ингээд онгоодгүй шүү дээ. Заавал ингээд шүд мөдөрөө ингэдэг хайчилж маачлна. Тэгээд ингээд шүдээр онгоолгоод айгүй сурцсан юм байна. Тэгсэн чинь Японд ингээд юу ч байсан гэсэн заавал онгоодог газар байгаа. Гэт хангат яг бэж идэг. Одоо энийг жишээлбэл айгүй хөөрхөн ингэж байгаа юм. Яраа. Дотроо юм уустай. Яраа. Хөөрхөн мөн. Ингээд сав баглаа бодол нь ийм хөөрхөн идэд байдаг байхгүй юу? Тэгээ зарим нөгөө нэг амттан чокобай эднэрийг ингээд задлахаар тэр амттан болгон дээр гоё урам юм үг гэдэр бичсэн байдаг хөөрхөн. За энэ задлж үзье. Их юм байна шүү. Та яг одоо бадмагийн бичлэгийг үзэж байна. Subscribe дараарай. Баярлалаа. Энэ дөрсүүд нь бүгдээрээ амтд юм байна. Тэмээ үү штэ. Хоёр бүхтэй тэмээ байна. Ямар хөөрхөн юм бэ? Шууд өндөг амтд шүү. Хулгана байна. Амттуудын дүрсийг гаргацсан. Нэрэн бичиж. Хөөрхөн. Би энд бол энэ чи өөрөө жигнэмэг штэ. Тэгээ жигнэмэг дотроо бол энэ төрөлд нь бол би 10-аас 10 нөлөө. Амар хөөрхөн юм байна. ASMR болох нь уу үзье. Ундаанаас сони болгоч. За дараагийн идэх зүйл нь болохоор юу гэж? Чипс. Тэний. Энэ яг чипсээр нь хийдэг гэсэн нэг. Чипсний гурлаар биш. Биш төмсний гурлаар биш. Яг төмсөөр нь хийдэг гэсэн. Энд 10-аас 10 өглөө. За дараагийнх нь юу гэж? Цэрээ. Одоо хайлын үн болох гээд тэгээ хайлын үний холбогдлолтой бас ийм амттангууд гаргасан билээ. Энэ яра дотроо бүгдээрээ хайлын үний холбогдлолтой ийм чихрнүүд амттангууд байгаа. Бүгдээрээ задлж үзье. Энэ бол амар хөнгөн байна. Яг л нэг дотроо юу ч байхгүй юм шиг ингээд амар хөнгөн юм байна. Эндээс нэхлээ. Энэ бол нөгөө юу гэдэг штэ. Эрдэнэ шишийн чипс шиг чипс юм да. Энэ амар хямдхан мөртлөө амар гоё. Өнөө амар олон төрлийн амттай байдаг. Харахад юм том мөртлөө амдаа игээд хацхаар ингээд нэг хөөс юм чинь игээл алгуулч. Энэ юу вэ? Нийтж үзье гэж бодоод ирсэн. Энэ юу юм бэ? Энэ ингээд харахаар
Ингээ шоколадтай юм шиг харагдаж байгаа зү. Тэгээ би энийг ингээ шоколадтай юм болов гэсэн чинь үгүй. Энэ яг нөгөө японочууд айгүй хэнийг иддэг. Энэ яг хөөс заяа. Нараа. Энэ зүгээр хөөс. Тэгээд гадуур нь нэг юмар бүрч идэж үзье. Энийг бүр анх удаа идэж байгаа. Та яг одоо бадмагийн бичлэгийг үзэж байна. Subscribe дараарай. Баярлалаа. Хөөсийг юунд дүрцсэн юм бэ? Элсэн саагранд дүрцсэн юм шүү баг. Зэг сайн юм аа. Хөөсөн зэр шиг юм. Би энийг бол идэхгүй маа. Энд нэг 10-аас 5 хоног л. Тэг японочууд бол амар амтархаж идэх баг. Яа бичлэг хийдэггүй штий. Рекорд арахаа марчиж. Би сайн энэ юуг. За яхаа. Үнэн амтд хүмүүстэй шаржгнуурыг задлсан. Юу лээ? Шагшуурга болов. Тэгээд нөгөө амир хөөрхөн онгосон байхгүй би энийг үзүүлсэн. Яраа. Ингээ заяа. Ийм байсан байхгүй юу? Ийм байсан юм. Тэгэд энэ дээрээс нэг онгоолоо, эндээсээ дахиж нэг онгоолоо. Ийш ингэж хийгээд энэ дээр уцаа тогтоодог гинэ. А энэ ингэж онгонгуудаа ийшээгээ шаржгнуураа хийгээд шагшуурга хийгээд тэгээд уцаа үзэж байгаа юм шиг. Уцаа үзэнгээ шагшуурга идэх юм. Ингээд байж ах юм байна л да. Тэгээ эндээсээ шагшуурга аваад уцаа үзээд ингээд байж ах юм. Хөөхөн онгож байгаа зү. Энийг хараач тий. Амтны хувьд үзье. Яг л амтд хүмүүсний амттай мэн. Амтд хүмүүсний амтанд үнэхээр дуртай бол энэ бол гоё юм байна. Гэхдээ яг гоё амтаа гаргаж чадж гин тийм амар нэлээд биш үү? Би бол энд 10-аас 8 оноо өглөө. Япон зүйлсүүд энэ бүтээгдэхүүний одоо ялангуяа амттангуудын онгоох байдал дээр амар тоглолт хийж байгааз энэ хэд л одоо 3 онгоож байгаа. Кальписын хөөсөн чихэр хардаа. Би энийг идэж үзег байхгүй. Кальписын нууд ууж ийсэн. Гэтэ чихрийг идэж байгаагүй. Үгүй. Ийм чихрээ. Энэ доторх энэ нэг шингэн биш үү? Энэ яг кальписын амттай байна. Энийг бол итгэхэр юм байна. Энэ гоё юм. Би энд бол 10-аас 10 оноо. Гоё юм. Энэ амир хөрх моостэй. Дараагийн хөрх юм харуулъя. Энийг хараа. Хөрх моос нөгөө Halloween болоод тэгээ Halloween холбогдлолтой амттангууд зарж исэн байхгүй. Тэгээд авсан зүйл нь энэ чихэр тэгээ түрүүний иддэг энэ цаастай. Энэ чихэр ахгүй. Энэ хоёрыг авсан. Энэ амир хөрхөн шоколаднууд байгаа байхгүй юу? За энэ дотор 10 ширхт юм. Энэнд бол би ямар ч хүлээлтгүй байгаа. Яг гэвэл 100 эний шоколад юм чинь ам дотор уусахгүй байсан ч зүгээр. Нараа хөөрхөн ийм нараа Halloween-ийн хэлбэртэй хөөрхөн мод. Ямар ч хүлээлт үүсгэв байгаа. Одоо идэж үзье. 100 эний шоколад юм чинь амд уусахгүй байсан ч би бол нэг гаахгүй. Яагаад гэвэл энэ чи хит юу хямдхан өртгөр шоколад босч байгаа зү. Уусах нь ямар бах нь үзье. Дотор юу ч хөө? Та яг одоо бадмагийн бичлэгийг үзэж байна. Subscribe дараарай. Баярлалаа. Бас хөөрхөн. Уусчлаа. Ямар ч тач уусчлаа. Гурилан шоколадууд ч юусэн уустгүй штэ. Энэ бол уусчлаа. Хөөрхөн юм. Гэтэ бол яг нөгөө цэвэр шоколадны амт бол байхгүй. Хөөрхөн биш тий. 100 эний шоколад хэд ямар хөөрхөн юм бэ энэ араа. Хөөрхөн байгаа зү. Би энэ шоколаданд бол хөөрхөн байсан болохоор чамд би 10-аас 9 оноо өглөө. Алюминий амттай. Тэгээд Японы нөгөө нэг ундааны амттай юм байна. За амт нь бол ойлгомжтой байх. Тэгэхээр би нэг энэ задлж үзье. Яагаад гэвэл хил маань амар хагарах бах. Алюминий амттай нэгч тийм үү? Ийм юм байна. За үзье. Таад Монголд байдаг юм эрдэнэс хөрөөд идчихсэн л ах. Яг тэрэндээ адилхан. За энэ бол яг л тийм онцгой дамт байхгүй. Нөгөө Монгол зардаг эрдэнэний юм чихрүүд идэв шүү. Яг тэрнтэй адилхан. Эсэглэн энд бол нэг 10-аас 7 оноо өглөө. Энэ болохоор хатаасан банан байхгүй юу? Аюу гоё. Энэ ингээд цэвэр банан байхгүй. Тэгсэн мэтлээ ингээд 100 эн зардаг. Банан чипс. Гоё. Банан чипс.
Тийм манайд гой дамж байхгүй зүгээр банан. Хатаасан банан. Юу л хатаасан банан. Маш их чихэр нэг дор идчихлээ. Одоо цусан дах сахарын хэмжээстэй бүр пүн хийгээд өсөх бах та. За хамгийн сүүлийн зүйл. Энэ бол 100 yen-ээс авсан хөөрхөн талах юм. Энэ айгүй хөөрхийн хөвсгөр харагдадсан байхгүй юу да. Хөөрхөндөө савлгаа өдр хөөрхөн маалстай юм. Затлаа. Хөөрхөн нэг юм хөвсөлцөөд хөөрхөн харагдаад. Та яг одоо Бадмагийн бичлэгийг үзэж байна. Subscribe Хөөрхөн хөвсгөр юм. Хөвсгөр бам байна. Голтой юу ч юм. Зүгээр юм бол тарах. Надад бол яг нэгийг сонгох юм бол би энэ хамгийн их дэцэн бичээнийг л сонгох юм байна. Энэ айгүй хөөрхөн байсан. Ой. За тэгээд дараагийн удаа ямар амттан гоо туршуулмаар байгаа бас комментэд бичвэл бас сонирхолтой. Би болохоор дараа нь чипсний төрлүүдийг бүгдийг үзүүл амар сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу? Япон чипснүүдийн одоо 10 төрлөөс ч юм уу тий идэж үзэл сонирхолтой санагдаж байна. За тэгээд таад коммент үлдээгээрэй. Баяр таа.